Сайн уу, ийм үе байна. Өнөөдөр 2022 онд цацагдсан 7 хоногийн найзууд хэмээх сэтгэл хөдлөм киног ярьж өгөхөөр бэлтлээ. 7 хоног бүр найзуудынхаа дурсамжийг мартдаг ховор өвчтөй нэгэн охин шинэ сургууль шилжиж ирснээр түүний амьдралд шинэ хүмүүс, шинэ нөхөрлөл эхэлнэ. Гэвч түүний ой санамжийн цаана зүгээр нэг өвчин биш, илүү гүн, илүү гонигтай нууц түүх ногдож байдаг. Хэрвээ манай суваг таалагдвал subscribe дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Нэгэн охин ангийнхныгаа цуглуулan сонс хүүхдүүдээ өнгөрсөн шөнө дэлхий сүрж байна гэж би зүдэлсэн. Сэтгүүлээс уншиж байсантай яг адилхан байсан. Маягийн он тооллоор 5216 дугаар жил дэлхий сүрний Маягийн он тооллыг шилжүүлээд үзвэл сүүлийн өдөр нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байна. Хэд хэдэн магадлал бий. Эхнийх нь солиртой мөргөлдөх, хоёр дахь нь хөхрийн бороо орох, гар утас электрон төхөөрөмж гээд бүгд л хэвдэрнэ. Энэ охин бол Шүнэн. Түүний яриаг тасалж Ёшо гэхгүй саксны бөмбөгөө шидчихдэг. Тэд маргалдаж эхлэхэд багш нь гаднаас орж ирж таарна. Шин сурагч шилжиж ирсэн хэмээн танилцуулав. Шинээр шилжиж ирсэн сурагч өөрийгөө Шанзи хэмээн танилцуулдаг. Түүнийг харах мөчүүд Ёшо бараг л анхны харцаар дурлцгав. Түүнээс харцаад салгаж чаддаггүй. Яг энэ мөчөд Шүнэн өшөөг авч бөмбөгийг нь өөрлөн шидчихнэ. Тэгээд хоёул багштаа зэмлүүлж Ёшо тамирын зал цэвэрлэх. Шүнэн номын сан цэвэрлэх шийтгэл авна. Шийтгэлээ биелүүлж тамирын зал цэвэрлэж байх үеэр түүний найз Жанвуу түүнд тусална. Тэгээд чинээр ирсэн охиноос харцаа салгаж чадахгүй байсныг нь хэлж түүнд туслахаар болж түүнд хайрын зөвлөгөөний тухай кино өгч байх үеэр Шүнэн тэднийг харцдаг. Шүнэн Жанвуу зэтгэлтэйг сургууль даяараа мэддэг. Харин Шүнэн Ёшо хоёр бол дайснууд. Тэд үргэлжил зөрчилдөж нэгнийгээ чаддаг. Ёшо Шанзитай найзууд болохын тулд жүүс өгч анхаарлыг нь татгаар очихдоо жүүсийг базаад хамтруунд цэцчихв. Түүнээс уучлалт гуйх гэсэн ч шууд л зогтчихнаа. Гүйж яваад хоёр охинтой мөргөлдөөд унчихв. Шүнэн байж тааран Ёшог шинээр ирсэн охиныг дээрлэж байна гэж бодноо. Дараа нь хичээлийн дундуур Шанзид захиад амжуулдаг. Тэрхүү захианд хамтдаа кино үзье гэсэн байв. Шүнэн түүнийг захиад амжуулаад байна гэд багштаа хуулчихноо. Тэгээд хөөрхий Ёшог багштаа загнуулдаг. Өөртөө найзлахыг хүсэхгүй байхад л бууж өгөлгүй хичээлийн дараа араас нь очиж би чамдаа найзууд болмоор байна хэмээн хэлээд нэгэн цагтал өгөв. Тэр хариуд нь би чамд миний найз болооч гэж хэлсэн юм уу? Би чамдаа найзууд болмооргүй байна. Надтай дотносох гэсний хэрэггүй гэж хэлээд захиаг нь нүдэн дээр нураад хайчихнаа. Шанзи ээжтэйгээ уцаар ярьж ээж нь түүнийг өнгөрсөнд болсон бүгдийг артаа орхиод хичээлдээ л анхаараарэ гэж захидаг. Ээжээ би дахиад сургуулиас сольж болохгүй юм уу гэж асуудагч ээж нь түүнийг элдв зөөл санаагаа жилээлгүй. Имээ сайн ууж байгаарэ гэдэг. Тэр тогтмол нэг юм уудаг ажээ. Даваа гараг. Бууж өгөхдөргүй Ёшо дахиад л Шанзи дээр очиж өмнөх 7 хоногт захидал өгсөн нь гинтийн байсан уучлаарай гэдэг. Гэвч энэ удаад Шанзи тэднийг таньсангүй. Тэд бүгд гайхаж хоцорноо. Тэр хоёр түүнийг жүжиглэж байна гэж боддог. Эн чинь жинхэнэ сураад аммаар дайралт байна шүү. Ямар зоригтой ингэж хэлж байгаа юм болоо. Жанвуу түүнийг тэгж хэлж болохгүй байхаа боловсон татгалзах шиг боллоо гэн. Энэ үед Шүнэн ирж тарна. Тэрч бас Шанзигийн үйлдэлд гайхаж хоцордог. Нэг л с ิจ гтэй байсан учраас хичээлийн дараа нөгөө хэд чинь түүнийг сэм тагнуулдаг. Дандаа л ам мөрөж байдаг. Хоёр маань энэ удаа санаа нь илнэ. Шанзи ганцаараа нэг газар очиод ном уншиж сууна. Нөгөө гуравч наасан дагаж яваад баригдчихдаг. Тэгээд яагаад өөрсдийг нь санахгүй мэдэр үзүүлж буйг нь асуухад тэр үнэхээр л тэднийг ангийн хүүхэд гэдгээс илүүг мэдэхгүй байлаа. Та нар итгэхгүй л дээ гэж хэлэхэд Ёшо би итгэнэ гэснээр тэр ярьж хэлдэг. Тэр өөрийгөө найзуудаа мартдаг өвчтөй гинэ. Үүнээсээ болоод 7 хоног л найзуудаа таниад дараа нь мартдаг. Миний өвчний оншинд гэмтлийн дараах сэтгцийн стрессээс үүдэлтэй эмгэг гэж хэлв. Тэр өөрийгөө осолд ороод хэсэг эмнэлэгт хэвдээж зүгээр боллоо гэж бодсон ч 7 хоног өнгөрөхөд ангийн найзуудаа санахгүй байгаагаа нэр болон царайг нь мэдэхгүй болсноо олж мэджээ. Нэмж түүний богино хугацааны ой санамж нь асуудалтай байна гэсэн гэв. Тийм учраас та нар надтай найзлах гэж хичээгээд хэрэггүй. Би 7 хоног өнгөрөхөд л бүгдийг чинь мартчихнаа гэж хэлв. Жанвуу түүнд итгэдэггүй ч Ёшо болон Шүнэн хоёр дуу нэгтэйгээр түүний үгэнд итгэдэг. Жанвуу түүнээс яаж батлах юм бэ гэхэд тэр өөрийн уудаг имээ үзүүлснээр түүнд итгэнэ. Надтай найзлах гэсний хэрэггүй гэхэд Ёшо бууж өгөхгүй. Бид чиний 7 хоногийн найзууд болмоор байна гинэ. Тэр хариуд нь би найзтай болмооргүй байна гэд орхин явв. Ёшо баярлаж тэр найзуудаа л мартдаг гэсэн шүү дээ. Тэр бидний 4-7 хоногт найзыгаа гэж бодсон учраас мартсан байна гэж баярлнаа.
Түүн зориулж тархин зайн самар өгч зутаншуул хийж өгч ой санам цэргээхэд дуу хөгжим мөр дүнтэйгээд лурдуур хойгоор нэргэлдэж хөгжим сонсгоод бүжиглэж өгнө. Маргааш нь тархин зайн гээд ахаад л шүл хийж ирснийг нь Шанзи идэхгүй гээд шүүнэнд өгчөгдөг. Ёшо түүнд өгөхгүй гээд лангаар хөөцөлдөж бөгөө юм болно. Хичээлийн дараа түүний дугуй эвдэрчгэв засаж зогсохдоо гараа шалбалчихна. Хажуугаар нь өнгөрч явсан Шанзи түүнд хурууны лент өгдөг. Тэр шин дэвтэр нээж тархин цанг их бүх дасгал мэдээлэлтэй дэвтэр бэлтжсэн байснаа өгөв. Тэгээд чи намайг марцсан байсан ч хамаагүй. Би даваа гараг бүр чамд өөрийгөө сануулах арга олно гэмээгээд нэгэн газар дагуулan очив. Түүний олсон шийдэл нь тэмдэглэл бичих байсан учраас бичиг хэргийн дэлгүүрт авчираад нэг тэмдэглэлийн дэвтэр авч өгөв. Түүний дараа сургуулийн дээвэр дээр гарч ашиглахаа болоод удаж буй хаягдсан одон орны анги дээр дагуулan ирэв. Тэнд байгаа бүх зүйл тоосон дарагдаж хуучирсан ч үнэхээр сонирхолтой байлаа. Энэ газар одооноос эхлээд бидний нууц бааз боллоо. Эцэст нь Ёшу түүний 7 хоногийн найз болж чадлаа. Тэдэнтэй Жанву шүүнэнд 2 нэгдний дайсантайгаа нэг тал болсондоо Ёшу дургуухан л байна. Харин дэлхий сүрэн гэдэгт дидэгдэг охин маань 12 сарын 21-нд дэлхий сүрэхэд энэ газрыг нууж болгоё гинэ. Түүнээс бусд нь дэлхий сүрэхгүй гэв. Хэрвээ дэлхий сүрэхгүй бол энэ газрыг хорогдох газар биш баяр тэмдэглэх газар болгоё гэд хамлалт өгцгөв. Тэд хамтдаа нууц баазаа цэвэрлэж тогтчуулнаа. Цэвэрлэгээ хийж байх үеэр Ёшу шүүнэнд 2 нуудалцаж зодолцоор л байв. Тэд даваа гараг бүр Шанзитэй дахин танилцаж байв. Тэр 7 хоног бүр тэднийг мартаж байсан ч түүний бичсэн өдрийн тэмдэглэлээс тэд нэгнийгээ таниж нөхөрлөөр байгаа. Түүнд сануулгын тулд бүтээлч байдлаар өөрийгөө танилцуулсаар л тэд хөгжилтэй 7 хоногуудыг өнгөрөөхийн хажуугаар хичээлээ хийж эсэлтийн шалгалтандаа бэлтгээ зогсоосонгүй. Учир нь тэдний анги бол эсэлтийн шалгалтаас хоцорсон, эсвэл шалгалтаа амжилттай өгч чадаагүй сурагчдад ахин боломж олгон бэлдүүлэх зорилготой анги юм. Улирлын шалгалтаа амжилттай өгч оройн тэд баяраа тэмдэглэн хоолнд ордгоо. Тэд цаашдын суралцах чиглэлээ ярилцгаад Шанзи сэтгэл судлаар суралцсан гин. Жанву Бээжинд л суралцаж байвал ямар ч мэрэгжил байсан хамаагүй гэдэг. Учир нь аав ээж нь тэнд ажилладаг учраас хамтдаа амьдрах хүсэлтэй юм гинэ. Шүүнэн бол Жанву хаан суралцсан тийшээгээ хамт явмаар байна гэв. Харин Ёшугаас хин ч ямар сургуульд орж ямар мэрэгжил эзэмших талаар нь асуусангүй. Яагаад надаас асуухгүй байгаа юм бэ гэхэд чи сургуульд орж чадах юм уу гэж тоглоом гинэ. Бүгд хонх дугуйч завсралгыг хүлээж байхад Ёшу унтаж байна. Түүн захиа бичиж орхиод сэрээхгүй орхиод явчихнаа. Өөр ханахгүй болчихсон байгаад зэрж цаасан дээр нууц баазад уулзъя гэсэн байгааг харав. Нууц баазад ирэхэд хав харанхуй хинч байхгүй байх ба түүнийг айлгаж орхив. Тэнд найзуудынх нь гинтийн бэлэг хүлээж байлаа. 18 насны төрсөн өдрийнх нь бэлэг барьчихсан зогсноо. Түүний төрсөн өдөр 3 хоногийн дараа болгоч урьдчилаад гинтийн бэлэг барихгүй бол төрсөн өдрөөрөө түүнийг мэдчихнэ гэдэл урьдчилан тэмдэглэж өгөв. Түүний хүсэл нь бүгд шалгалттай амжилттай өгөөсэй. Шанзи энгийн дурсамжтай болоосэй. Миний 3 дахь хүсэл бол гэдэл хэлэг гэж байтал сургуулийн хамгаалагчийн дуу хадав бүгд сандарч гэрлийн унтраагаад ямаа цэгцэл цухтнаа. Ёшу Шанзи 2 зүхтаж чаддаг бол Шүүнэн Жанву 2-ын араас хамгаалагч хөөж золтой л баригдчихсангүй. Усан санд хүлээж бай гэх зурус илгээгээд тэндээ хүлээж байхад Шанзи түүнд зориулан хийсэн кексээ өгдөг. Түүний сүүлийн хүслийг нь хэлүүлэхэд миний сүүлийн хүсэл бол чиний дурсамж 7 хоногийнх ч би үлдсэн амьдралдаа чамайг хайрлаж чиний дэргэд өвчнийг чинь нэдэгтэл асармаар байна. Тэгвэл чи яхаж намайг хизээж мартахгүй. Би чамд сайн гэж хэлгээд Шанзигийн царай гунгаар дүүрч уйлсаар түүнийг орхин гүгээд явчихав. Ингээд дахин нэг даваа гараг эхэлдэг. Тэд урдын айдал түүний дурсамжийг сануулах гэж оролцсон ч тэр энэ удаа тэмдэглэлээ уншаагүй байв. Тэмдэглэлийг нь хаана байгааг асуудагч түүн тэмдэглэлийн дэвтэр нь байсангүй. Шанзи маш их бухимдаж тэдэнд уралдаг. Гэсэн ч Ёшу шантралгүй түүнийг дагуулan нууц баазтаа ирэхэд хаалгыг нь ч ожилчихсан байдаг. Тэндэл тэмдэглэлээ орхисон гэж боддогч хаалгыг онгойлгож чадсангүй. Утсан дээрээ хамт агуулсан зураг үзүүлсэн ч тэр тоосонгүй урлаад явчихдаг. Ёшу галзуурсан мэт байж болох бүх газраа түүний тэмдэглэлийг хайгаад хичээлээ тасалчихав. Түүн санаа зовсон Шанзи түүнийг хайж олоод надад тийм дурсамж хэрэггүй. Чи болоод өг. Би одоо ямар нэг зүйл санаа зовмооргүй байна. Дими зүйл цагаа өрмээргүй байна. Дахиад эсэлтийн шалгалтандаа унаж чадахгүй. Өдөр бүр сэлгүүцэд зугаацах юм бол ирээдүйд биднийг юу хүлээж байгаа бол тэр хариуд нь би чамд мартагдахаас айхгүй байна. Чи хичээлдээ төвлөрмөр байвал би чамд цаад болохгүй. Чамаас болж би хичээлээ сурч эхэлж байгаа. Чи надад маш чухал гэж хэлв.
Гэсэн ч Шанзи түүнийг өөртөө тийм чухал хүн биш. Би та нартай дотн байхыг хүсэхгүй байна. Ялангуяа чамтай гэж хэлээд цааш явхад нь Жошуа тэр үгийг сонсоод толгойн хүчтэй өвдөж, усан живж буй нэг ухаан харагдаад ухаан алдаад унчхав. Эмнэлэгт Жошуа ухаан орохгүй хэвтнээ. Эмч түүний гадны хүртэй нөлөөнөөс болж хямарсан байна хэмээн сайн амарчхуул сэргэнэ гэв. Шөнийн Жамуу хоёр явхад Шанзи ээжтэй тусдаа уулзахаар үлддэг. Ээж нь түүнээс хүүгийнхаа талаар асууна. Түүнд бүх хүн сайн хандаж хичээлдээ сайн анхаарч байгаа тухайг нь хэлэхэд түүний биеийн байдал сайжирч байгаад нээж нь маш их баяртай байдаг. Та түүнд үннийг хэлье гэж бодохгүй байна уу хэмээн асуухт нь тэр хариуд нь эсэлтийн шалгалт удахгүй болох гэж байна. Та хоёрын зам удахгүй сална шүү дээ. Тэр хамаатай гэж юу гэв. Шанзи Жошуа хоёр өмнө нэгнийг мэддэг байсан ба ээж нь түүнээс нэг зүйл нууж байгаа бололтой. Худал үргэлж худлал байдаг. Үр дүнд нь сайн зүйл ирнэ гэж байхгүй. 4 жилийн өмнө Хөпийн ахлах сургуулийн эхний жилд Шанзи сайн найзтайгаа уулзсан юм. Түүнийг Шүзэ гэдэг. Тэд хоёулаа хижээлээ тасалчихсан нуугдаж байхдаа танилцдаг. Тэр үед цагс тоглож байсан хүү бөмбөгөө шидэж цонхыг нь хаглаад тэднийг золдойл гэмтэж гисэнгүй. Тэр бол Жошуа байв. Тэр өдрөөс хойш Шанзи болон Шүзэ нар найзалж нэгнийхээ хичээл туслан завсарлагаанаар амттан авч идэж хамтаа хооллож тэд ахлах сургуулийн өдрүүдэд зугаатай өнгөрөөж дурсамж бүтээж байв. Би номноос уншиж байсан юм. Одонд хүрэхийг хэцүү гэсэн. Гэхдээ хэцүү зам үзэгсэлэндээ зам руу хөдөлдөг. Тэд нэг нэгэндээ хос зүйлд бэлэглэв. Шүзэ Жошуаг агуулгад харсан өдрөөсөө татагдаж эхэлсэн гэж найздаа үннээ хэлнэ. Тэгээд найздаа туслахаар арга бодож дугуйных нь хийг гаргаад Жошуагийн явдаг замд хүлээлгэн зогсов. Яг санснаар болж тэр ирээд гэрт нь хүргэж өгөхөөр сумлаад явна. Тэр өдрөөс хойш Жошуа тэдний амьдралд орж ирэв. Гэхдээ тэдний нөхөрлөл иймдээ тулна гэдгийг тэр огт таамаглаагүй байсан юм. Дахиад л даваа гараг. Ангид чин судлах байрлалд болж Шанзи тэднээс хол очиж суув. Мөн тэднээс зайгаа барьсаар л байдаг. Эмнэлэгт очдог өдөр түүнийг яагаад ганцаараа үлдсэнд нь Жамуу гайхсаар байдаг. Түүнийг ямар нэгэн юм нууж байна гэж бодон хувийн хэргийг нь шалгаж үзтэл Жошуа болон Шанзи хоёр өмнө нь нэг сургуульд суралцж байсныг нь олж мэднэ. Түүнийг сургуулийн дээвэр дээр дуудаж тэднийг нэг сургуульд сурч байсныг нь мэдснэ. Мөн тэнд сурдаг найзаасаа тэдний тухай мэдэж авснаа хэлж чамайг мартаг өвчнгүйг чинь бид мэдэж байна. Яагаад худлаа хэлсэн юм бэ? Тайлбарлаад өг гэв. Тэр үнээс зүгтэж чадсангүй. Тэр уурчилт гуйгаад өмнө нь та нарт үннийг хэлхийг хүссэн ч чадаагүй гэдгээ хэлнэ. Ой санамжаа алдсан хүн нь би биш Жошуа гэж үннийг хэлв. Энэ бүхэн тэдний ахлах сургуулийн зугаалга эхэлсэн өдрөөс болсон юм. Тэр гурав хотын захын нуурын эрэг рүү зугаалахаар явлаа. Шүзэ, Шанзи хоёр нуурын дээгүүр заваар явж Жошуа эрэг дээр ширээдсэн хүлээж байв. Түүний ганцаарангийн үлдээсэн учир нь Шүзэ сэтгэлээ илчилсэн захиагаа тэнд үлдээсэн байв. Түүний захиаг уншиж байна уу гэд эндэж босохдоо загнаасаа унчихдаг. Шанзи таслах гэж оролддогч бас л ус руу унаж дэвживж эхлэв. Жошуа хамаг хурдаараа сэлж ирэхэд тэд аль хизээний нуурын гүн рүү живж эхэлсэн байв. Тэдэнд туслахаар очиход ухаан алдсан Шүзэ улам доош живж аргагүй ирэхэд Шанзиг авч дээш гаргаад буцаж ус руу орох гэж байхдаа толгоогоо завин цохиод цус алдаж эргээд ус руу орохдоо ухаан алдаад унчихдаг. Ингээд тэр өдөр Шанзи хамгийн сайн найзыгаа өөрт алдчихэ. Оршуулган дээр ирэхэд Шүзэгийн гэр бүл түүнийг үхэлтэнд буруутгаж гэрээсээ хөв. Нэг найз нь хорвоогоос өөр додож, нөгөө найз нь ухаан орохгүй удаж байлаа. Шанзиг ангийнхан дээрлэж гадуурхаж эхлэв. Жошуа сэргээхдээ ой санамжаа алдсан байлаа. Шанзи түүнтэй уулзгаар очиход толгой нь маш хүчтэй өвдөж түүнийг танихгүй байв. Ээж нь түүнийг ой санамжаа эргэж битгий санаасай гэж хүссэндээ Шанзиг түүнтэй битгий уулзаарай гэж гуйжээ. Энэ явдлаас болж Шанзи сайн чундаж чадахгүй болж сэтгэл гутралд орсноор эмчийн хяналтанд оров. Тэр өдөр ирэх тусам дордож хичээлдээ муудан эсэлтийн шалгалтандаа хүртэл ундаг. Тэгээд ээж нь түүний сургуулийг шилжүүлж давтан суралцах ангид оруулжээ. Тэр сургуульд шилжиж ирсэн эхний өдөр анги руу ороод л өөрийнхөө хамгийн танил, хамгийн хачин найзыг олж харсан нь Жошуа байв. Тэгээд л түүнийг танихгүй юм шиг жүжиглэж эхэлсэн байна. Жошуа түүнд захидал өгөх үед өөрийгөө үзэн ядаж энэ захиаг Шүзэл авах ёстой байсан. Би Жошуагийн найз байх хэрэггүй, найзуудтай ч байх хэрэггүй гэж бодохдоо уурлаад захиаг нь урччихжээ. Бодит байдлаас зугтахын тулд өвчтөө мэд дүрсгэх хэрэгтэй болсон. Загас өрдөө 7 секундын ой санамжтай байдаг гэдгийг санаж өөрийгөө 7 хоногийн ой санамжтай гэд хэлчихэж тэгээд хэлчихвэл түүнийг өөртөө найзлахгүй гэж бодсон ч тэр бууж өгөөгүй. Жошуаг сэтгэлээ илчлэх хүртэл тэр тисэж байсан ч шугамыг давахыг хүсээгүй байна. Тиймээс тэмдэглээ нугаар шидэж бүх зүйлээс зугтахыг хүссэн хэмээн үннээ хэлв. Шалгалтын дараа би алга болчих учраас
Ёшууд хэлэхгүй байгаа ч хэмээн тэднээс хүсдэг. Шүүнэн түүнийг тэврээд би шүүзээг танихгүй. Гэхдээ энэ бүхэн чиний буруу биш гэдгийг ойлгоорой хэмээн дайдгаруулв. Ахин нэг даваа гараг болж Ёшу бууж өгөхгүй түн дээр очих гэсэн ч тэр биднийг танихгүй байхад өөрийгөө битгий зовоо гэд түүнийг болиулнаа. 12 дугаар сарын 21-ний өдөр болж дэлхийн сурал болох үгийг үзэх гэж хүлээн сунаа. 12 цаг болж ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэд өмнө дэлхий сүрэхгүй бол баяраа тэмдэглэнэ гэж амлалт өгсөн шүү дээ. Шанзын амлалтаа сандагч очиж чадахгүй гэртээ уйлан сууж байв. Өдөр хоног өнгөрсөөр шалгалтын өдөр болов. Бүгд шалгалтаа амжилттай өгдөг. Жүүнэнд нэгэн хүү сэтгэлээ илчлэн зогсоход Жамуу холоос харчихдаг. Тэр орой түүнийг хоолн дурж өдөр өөр нэгэн хүн сэтгэлээ илчиж байхыг нь харснаа хэлээд би чамд сайн гэж сэтгэлээ илчлэв. Өөр нэгэн чамд сэтгэлээ илчилж байхыг харах хэцүү байсан гинэ. Энэ өдрөөс эхлэн тэд үерхэж эхлэв. Шүүнэн Австрали явж суралцахаар болсон ч тэд алсын занаас үерхэж нэгнийгээ хүлээн гинэ. Сургуулийн усан байсанд Жамуу Ёшу хоёр ярилцаж суухдаа Жамуу түүнд би маргааш Шанзитай уулзаж ямар сургуульд өргөдөөл өгөх гэж буйг нь асуунаа. Тэгээд хамт нэг сургуульд орноо. Чи надтай хамт яваач гэж асуухт нь тэрэн дээр очих хэрэггүй гэж уучлалж гэлдэгч Ёшу түүнийг цорын ганц нэгэн гэв. Жамуу уурлаж чи намайг найзаа гэж боддог юм бол дахиж түүнтэй битгий уулзаарай гэж хэлчихэд босож явах гэтэл тэд муудалцаж санамсаргүй усан сан руу унчгав. Тэр үед Ёшугийн ой санамж зэргэж бүгдийг нь сандаг. Тэр сансан даруйда Шанзигийн гэрлүү гүйж очив. Гэвч тэр зөрчгсөн байлаа. Шанзи өөрийн төрдөн нутагтаа ирээд дугаараас олж бүх хүмүүсээс холбоогоо таслав. Сайн найзынхаа буршиг эргэн ирж урдын жаргалтай өдрүүдэд урсан санаж сайн найзаасаа хагцсан тэр нууран дээр очин зовлон шаналлаасаа салж үл чадна. Энэ үед Ёшу өрөөнөөсөө гарахгүй өөрийгөө тусгаарласан байв. Жамуу ирж одон орны ангийг удахгүй нурах гэж байгаа. Шүүнэн бид хоёр эд зүйлсээ зэгцэлж байгаад үнийг олсон юм гээд түүний камерыг өөрсдийнхөө зурагтай хандвал тэгэж яв. Ёшу өөрийгөө тусгаарласан шалтгаан нь бүгд үннийг мэдэж байж өөрт нь хэлээгүйд үнэхээр их гонцсон гинэ. Ёшу Шүзэгийн оршуулган дээр түүний дүүдэд таарлтан гэртэн дагаж очив. Тэд түүнд түүний зургаар дүрэн хайрцаг өгнө. Охиныхоо өвхлийг осол гэдгийг одоо л хүлээн зөвшөөрч байгаа гинэ. Тэр хайрцагт түүнтэй холбоотой дурсамж дүүрэн байгаа учраас аваад явдаа гэдэг өгөв. Түүний аав нь Ёшуд хандан бид охиноо алдсандаа эвлэрч чадахгүй их л хэцүү байлаа. Гэхдээ чиний амьдрал үнээс болж зогсолтонд орвол чийж бас бидэж бас өвдөлтөн дундаа амьдарцгаах болно. Шанзи энд олон удаа ирсэн ч түүнд орж ирэх зориг байгаагүй. Та хоёр нэг нээгээ тулж яваарэ гэж хэлэхэд Ёшу улсаар сунаа. Шанзид нэгэн илгээмж ирв. Тэрхүү илгээмж нь тэмдэглэл дүүрэн дэвтэр байв. Ёшу тэрхүү тэмдэглэлдээ уулзаагүй удсан байна. Чамтай уулзах зориг хүрхгүй байна гинэ. Учир нь чамайг уурлах байх гэж бодоод мөн чамайг юу гэж боддгоо хэлэх хангалттай зориггүйгаас болж бидний дунд үйл ойлголцол гарсныг мэднэ. Би үргэлж чамайг анзаардаг байсан. Гэхдээ чамд сэтгэлээ илэрхийлэх боломжоо үргэлж алддаг байсан. Төгсөлтийн дараа би Шүзэгийн эцэг ихтэй уулзаж надад бичсэн захиаг нь авсан. Тэр загталтаа төгсөлтийнхаа дараа бидэнтэй хамт ахлах сургуулийнхаа сүүлийн зүүн солиуд бодулж өвлийн анхны засыг бидэнтэй хамт харж өөрөөр улс орнуудаар хамт аялмаар байна гэж бичсэн байсан. Бидэн чархан аниулах хугацаа хэрэгтэй гэдгийг мэднэ. Тийм учраас чамаа ганцаараа гэж оргисон юм аа. Намайг найзыгаа гэж хүлээн зөвшөөрөх хүртэл чинь хүлээнэ гэж бичсэн байв. Тэрхүү илгээмжтэй хамт Шүзэгийн зүйлтийг бас илгээсэн байлаа. Тэр илгээмжийн дараа Ёшутай уулзгаар гэрт нь очтол тэр байсангүй. Одоо орны анги нураагдах гэж байгаа учраас тийшээ явна гэд гараад явчихжээ. Шанзи сургууль руугаа очиж Ёшутай уулздаг. Уушлалт гуйхт нь Ёшу түнд миний төлөө төвчж байсанд нь баярлалаа хэмээн талархснаа илэрхийлдэг. Илгээмжинд Шүзэгийн зүйлтийг хамт явуулсан байсанд нь талархаж түүний хизээж хийж үзээгүй зүйлсүүдийг хийхдээ би энэ зүйлтийг зөөж байх болно гэв. Бүх шарах эдгэрдэг юм биш. Хоёулаа хамтаа даваад гарнаа. Энэ удаад би дэргэжин байж өгье хэмээн Ёшу түнд хэлв. Өмнө нь өгсөн амлалтаа биелүүлж тэд одоо л дэлхийн сүрлээс амьд үлдсэн баяраа тэмдэглэн сунаа. Шанзи хоёр зүйлтэй хамтдан зөөж Шүзэгийн үзэж чадаагүй амьдралын аз жаргалтай бүхнийг хийхээр амьдрал дахин орсон юм. Дурсамж бидний өнгөрсөн үе одоо бидний хэн байгааг бүтээдэг. Амьдрал зовлон тохиолддог ч гэсэн бүгд л утга учиртай. Чамаагч бас гаа нэгтэй галын наадам үзэж байгаа гэж найдаа. Би үргэлж тусаж явах болно. Галын наадам хэдхэн минут болдогч бидний нөхөрлөл өөр дүргэлжилнэ. Хэн гэдгийг минь ойлгуулж өгсөнд, хэн гэдгийг минь хүлээн зөвшөөрсөнд баярлалаа. Бид үргэлж 7 хоногийн найзууд байх болно. Бидний амьдралд хизээж мартагдахгүй нэгэн хүн байдаг. Түүний эзэлсэн орон зайг энэ хорвоод өөрхийн ч нөгөөж чаддаггүй. Инээмсэглэл нь хоолой нь хамтаа өнгөрүүлсэн жирэмий татлаа хамгийн нандин мөчүүд нь цаг хугацаа өнгөрсөн ч дурсамж хизээж харилдаггүй.
Гэхдээ гунигтайгаа зуралдан үлдэх биш, жаргалтай байсан мөчүүдээ зүрхэндээ тэгээд ураг шалгаж чадвал, чи жаргалтай амьдрч чадвал, инээж чадвал, дахин хайрлаж чадвал, чиний хайртай тэр нэгэн Тэнгэрийн орноос чамааг харан инээмсэглэж, би чамаар бахархаж байна гэж хэлэхгүй гэж үү? Амьдрал үргэлжилдэг, харин дурсамж зүрхэнд мөнх хөлддөг.